өнөөдөр бол би нийслэлдэх нөхцөл байдлын мэдээг нь зарим зүйлээ олж мэдлээ, зарим зүйлээр бол хариуцлагагүй энэ хариуцлагагүй байдал ажилладаг шүү. Хоёр төлөөлөгч бас хэлдэг, ерөнхий мэндийн газрын дарга нь өөрөө байх тул энэ бас байж болох асуудал. Тэр зэрэг асуудал хариуцсан ордогч, засаг даргын ордогч сууж авах хэрэгтэй болж шүү дээ. Зүгээр газрын дарга байхгүй. Энд дээр бас анхаарч ажиллаарай. Хоёр төлөөлөгч хэлдэг шүү дээ. Тэгээд дараагийнхаа нэг асуудал руу оръё. Бид нар тодорхой зөвлөмж гаргаж өгнө. Арилжуулыг маш товчхон 5 минутын дотор танилцуулж өгдөг үү? Арилжуулын стратеги хуулийн хэрэгжлийг энэ дээр байгаа танилцуулга. Энэ яагаад юу шууд асуугаад явчих бодох. Энэ өнөөдөр болж байгаа 3 хүмүүсийн хэрэгжүүлж байгаа, хяналт хийж байгаа Министрийн эмчийн газар, цагдаагийн байгууллага, нэвэр үеийн газар энэ хот байгууллагууд нь энэ бид нар бол өнгөрсөн оноос хийсэн байгаа. Тэгэхээр сая төлөөлөгчдөр зарим нэг цаанд нэг байна. Ялангуяа ажлын хариуц авч байгаа хүмүүс нь тэр жижиг нэг зөвлөмжөдөө өгж явуулдаг гэдэг. Юу тийм бодлоо. Яагаад гэвэл өнөөдөр агентийн дарга нэг бид нар дуудаад ирэх юм байж болохгүй шүү. Аа хамаа газрыг хийдээд тийм дийхгүй шүү юм. Энийг мэдээж бэлдсэн танилцуулгыг тараагаад өгсөн учраас нэг цаг ирэх хүлээс шууд асуугаа явуулж байна. Уралдаа гэж байгаа гараа авчихсан би асууж байхгүй. За хийж үзсэн ажил гэж байж байна. За бид бол мэдээж сая садагч төлөөлөгч бас мэдээ ярьчлаа. Хөтөлбөр хойд банк тэрийг давсан төсөн байна. Дагаад үзэж өстой мөнгөөр гэж ажлын нэг асуудал үүссэн. Тэгээд түрүүчийн тамхины асуудал бол мэдээж яг төсөн мөнгөний асуудлыг хариуцсангүй юу гэсэн байна. За нийслэж бүрсэн ажлаас нь 13 оны 3 дугаар өдөр 90 сая төгрөгөөс авчихсан гэсэн. 14 оны 2 дугаар өдрөөс 15 сая төгрөг. За ингээд төрийн бус байгууллагуудаар боогод өгсөн байна да. Тэгэхээр 13 оны 3 дугаар загтсан юу 3 дугаар сахиуцсан 90 сая төгрөгийг төрийн бус байгууллагуудаар хэрэгжүүлсэн. Тэгэхээр энийг нэг асууж байна. Бичсэн байна. Яг тэр 90 сая төгрөгийг ямар төрийн байгууллагууд ямар зорилгоор өгөөд ямар үйлдэл хийсэн бэ? 13 оны 90 сая. За 14 оны 2 дугаар үеийн 15 сая төгрөгийг ингээд өгсөн байна төрийн бус байгууллагууд. Энэ 5 сая төгрөгийг одоо жишээ их тэнгэрийн зам төрийн бус байгууллага. Энэ ямар үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага вэ? За 2 дугаар дээр зассан 5 сая төгрөгийг тамхи, архины шалтгаан, эмгэг судлын төв, сүүж амьдцгай. Зөвхөн сүүхийн архины эсрэг цуцгааны төслийн сэргүүлсэн гэж байна тийм. Зүгээр л зураг фокус тараагаад ингэ явуулчих юм уу? Яг ямар хэлбэр энэ үйлдэл харагдах юм бэ? Юу? Зохицуулсан байх сонсын дараа дээрс хэд хэдэн асуудал байна л да. Эдгээр хариулт өгч. Тэдгээр бол бисмик хатан газар давтарыг хамт хөрөж оруулж байсан. Министрийн гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээ архитектурын сургууль гэмтэлтэй тэмцэх урьдчилан сэргийлэх дэд хөтөлбөрийн ажлууд архитект бансуулын эсрэг үйл ажиллагаа явуулах төрийн бус байгууллагуудад 90 сая төгрөгийн сахиучлалыг 13 оны 3 дугаар өдрөд ахны хамаатаас ангижиж байгаа хэрэглийг амьдрал ухаан суулж мэргэжлийн
хамтдууч альтаас үлдээ сүр давхдаг болсон гэж. Тэрний ард нагааны асуудал байна. Юу гэдэг нь 75% үсэг. Энэ ямар зүйл бас байгаагүй ямар зорилго өсвэ гэж бодсоочсон байна. Хин юу бодсон юм байна. Тэгээд 13 онд энэ сая мөн 14 оны 13 оны яг адилхан болсон. Цагтаа агаас сайн байсан. Энэ ингэж асууад байгаа юм даа. Юу яа одоо буцаага тодруулах манай агийн асуултанд төрөөр хариулж явах. Одоо энэ дээр буцаага тодруулах хариулж явах. Эндээс л уйлах байна. 13 онд бол энэ сая төгрөгийн төлөвлөсөн удаас ажилласан юм шиг явуулсан. 14 онд 15 сая төлөвлөсөн. 15 онд багхгүй байна. 15 онд яагаад 50% бэ? Үндүн болчихсон юм уу? Хааштай юм чамстаа мөн гэж юм. Энэс ойлдуулаад цаашгаа энэ асуулт байна л да. Энэ тэрмэл иргэд ингээд 750 тэрмэл иргэд байна. Актив автын эмчилгээд 4 удаа явуулсан байна. 385-ыг хамруулсан байна. Энэ давтсан тоогоор ингээд явуулаад байгаа юм. Энэс үр дүн гараад байгаа юм. Үр дүн дондоо ажил хийх юм бол ингээд шааш явах байна. Тэгэхээр хүссэн мөнгөтэй энэ мөнгөний тавьсан учраас энэ цаашаа явах гэдэг яах вэ? Одоо хавцах хөнгөлөхийн тулд тэгээд энэ хамгийн сүүлд нь ингээд энэ чи тайлбар хийж цааш дахаар асуудаг чинь нөгөөдхөө яриад дахиад явуулдаг. Шишин хариулсан альтан содор тэнцвэр боловсролын нөгөө нэг одоо энэ хүмүүстэй юм асуусан цааш дахаар нөхсөн юм. Дараа веник 3 сант дээр явах юм. Ийм хол бас хэмэргүй энэ төсөөр. Тэгээд бид нэг сонссон болж бидэнд нэг танилцуулга бийдсэн болж ингээд би нэг хоороо явуулсан. Тэгээд цаг хугацааны хувьд цаг хугацаанд алдаагаа тэгээд тайлбараа машин хэлж ирүүл хэрэгтэй байна. Одоо өвчтөлийн төсөв төлбөрөө ярьдаг цаг болж байна. Тэгээд бид нар болохоор өвчтөн хурал дээр төсөв мөнгө ярьхаар дандаа нэг барилга байшин байгууламж газар гэдэг ингээд өдөрт хөрөнгөж үтсэн юм яриад байдаг. Энэ ард түмнийг соён гэгэрүүлэх, сурталчлах, хууль сурчлах энэ тал дээр мөнгө юусоо тавьдаг. Тийм учраас та нар маань гэсэн та нарын нэрсэн танилцуулгыг үзснээр санд өмдөр ч гэсэн бодит санд юусоо байхгүй байхгүй. Төсөв мөнгө одоо сая хэлж ш. Энэ хуулийг хэрэгжүүлэх талаар хэдэн төгрөг гаргахаар хэн ч хариуж мэдэхгүй ш. Ямар мөнгө хэрэгтэй вэ гэдгийг санд дээр тавиагүй ш. Тэгэхээр одоо төсөв мөнгө өндөр хэрэгтэй байгаа бол энэ санд мандаа энэ танилцуулганд өгөлтөө. Тэгээд одоо энэ төсөв мөнгө хэлцдэг үе боллоо. Энэ дээр бас төлөөлөгч нар байна. Ирчүүдийн төсөвдөр эдгээр анхаарал та. Тийм жоохон бодиттой хурал нэрэл гэж би хэлмээр байна. Тийм учраас асуудаг хариулах хүн байхгүй эсвэл мэдэхгүй байгаа юм уу? Айгуу сонирн болоод байна. Тийм учраас би энэ хурлыг ахиж хойшлуулаад тэр одоо холбогдох улсууд нь мэддэг улсуудыг байлгаж байгаа. Ирэх тавих сандаа бодитоор нь тавьж, бүрэн мөнгөтэй холбоотой төсөв мөнгөтэй холбоотой сандуудаа бодитоор нь тавьяач, оруулж ирээч. Зүгээр л одоо ерөнхийдөө хууль сайн хэрэгжиж байгаа гэсэд ийм сандууд байж. Тийм учраас үнэхээр тэр сурталчилгаа юм дээр мөнгө төгрөг хэрэгтэй юм бол хэдэн төгрөг хэрэгтэй вэ? Ирээдүйн төвүүдээр хэдэн төгрөг байвал энэ хуулийн сурталчилгааг ард түмэнд бүрэн утгаар нь сурталчилж чадах юм. Энэ юм төсөв тооцоотойгоор нь оруулж ирээд ингээд энэ чинь энэ одоо хэлбэрийн дараа төсөв юм дээр яриул яасан бэ? Ийм бодиттой хурлын үед яасан бэ гэсэн гормын санд орж энэ даа. Амраа энэ санд дээр санд өгч өнөөдөр ялангуяа энэ нийтийн харьяагийн төлөвлөгөө ирээд байна. Тэр яг бодиттой асуудлыг оруулдаг. Үн дуудсан манай тамгын газраас 7 өдрийн дуудсан манай эцэс. Тэгэхэд энэ хариуц зүүн нэрээс үеийн оруулагчдаар нэрээр энэ юм аахгүй юм байсан. Тэгэхээр санд өгч хийснээр нэг хоёр хоног боочлуулаад дарга нарын байдлыг шийдэхгүй. Одоо ингээд бид нар тайлан дээр танаас ирүүлсэн тайлан дээр энэ мэдээ байна гэдэг энэ ирсэн хүмүүс нь мэдэхгүйгээс болж ийм байна. Ийм Тахлуудаа энэ асуудлыг
та танилцуулж орчихсон. Та өөрөө танилцуулж асуудалтай бас эзэн болох хэрэгтэй ингэж өгөөд байна. Би сандаа хэлж байна. Та сандаа хийж болно. Би бодтолгүй сая хэлж байна. Тэгээ энэ асуудыг та танилцуулах ёстой шүү дээ. Асуудалтай жахаа. За энэ архитектур согтуулах эсрэг хуультай холбоотой асуудлыг дараа тусдаа дахиж нэг хэлцээ гэсэн санал гарлаа шүү дээ тийм үү? Энэ дээр бол миний хувьд дахиад нэг хэлцэл болж байна. Гэтэ энийг төсөв хэлцгээс өмнө гэдэг чинь нэлээд яаралтай хэлцэх шаардлагатай. Тэгэхээр энэ 7 хоногийн сүүлээр бол амжин тийм ээ бас. Энэ 7 хоногийн сүүлээр бол дахиж нэг удаа хэлцэхэд бол болохгүй юм аа. Харин тэр хооронд та нар хангалттай мэдээлэл цуглуулад шаардлагатай усуудаа байлгаж чадах юм уу юу гэдэг. Хурлын ажлын албаас тагш бас хэлэхгүй бол манай хамгийн газар өдөр хэлж зар хөргсөн боловч ийм байдалд ирж байгаа юм. Хурлын ажлын албанаар дахиад санд зар хөргөдмөр. Хурлын байнгаараа хурдж юм шүү. Ирээч юм. За Хориг сартыг дэмжиж байна уу? Энэ тавны хяналтын тухай хуулийг бол би бас судлаад энийг илаараас үзтээ явуулдаг шүү дээ. Тэгэхээр яг яаж хийж юу болж байгаа. Яг энэ шийдвэр бас нэг залуучууд над дээр орж ирээд нэг тавны хуулийг бид одоо нийслэлдээ зориултын бодомжтод тэмээ бариад ингээ хамгаалах гэж манай шударгаас хэмжээд ингээ явсан. Тэгээд энэ нь яг тэр шиг шатндаа бол анхаарал тэр залуучууд байдаг өөрсдөө мөнгөөр бүсгүйгээ барьсан одоо зөвхөжтэй авч явж байгаа. Энэ төвд одоо цаашаа ярихаар одоо тарби ихний асуудал дээр нэг асуулт юм байна. Хоёр сая архины согтуулалтын тэмцэх хуулийн хэрэгжлийг ингээд яриа яваад мэдээж хүний асуудал. Өдөр сая сандаг өөрчлөлт шийдсэн. Бид одоо нэг бүтээн байгуулах гэдэг юм уу? Яаж гадаа ингэ явуулах. Арт хэрэгдэм маань одоо өнөөдөр үнээр архиас хамааралтай хүмүүсийн бодлоос хэлсэн. Бидний тэтгэл мөнгө хэрэгтэй байна. Одоо удахгүй нийслэлийн төсөв эзэхтэй дэмжиж асууж. Яг юм бодтой санд орж за энийг үнээр саяын тэр төрөл бос байгууллагуудад хараад өгөөд үнээр бодтой ажил болчихсон болов бид цааш зөвлөмжлүүлээд явмаар байна. Бодгүй үнээр хийгцээгүй ажлууд болоод ондоо ажил санаачлаад оруулаад тэн дээр мөнгө тавиад явмаар байна. Хэдэн одоо 751 одоо архит хамааралтай олцсон нэг амттай зөвлөлтүүд явуулаад тэгээд ажлаас саажрахгүй байгаа ийм ажлыг хийхээсээ илүү бараг одоо хамааралтай болох гэдэг юм шиг урьдчилан сэргийлэхэд бол ямар ажил хийж байгаа гэдэг мөнгө тавиад явах хэрэгтэй. Нийслэлийн төсөв эзэж байгаа ийм асуудал байна. Аль аль намайг хариуцлахгүй байна. Тэгэхээр энэ хурлыг бол хойшлуудыг гэдэг орны сандыг дэмжиж байна. Хойшлууд одоо аль аль нь одоо энэ яг мэддэг хүмүүсээ ярьжаад энийхээ талаар одоо судлаад өөрсдөө. Тэгээд одоо дагтайгаа бичиж сууж байгаа бодтой санд орж одоо эдийн тороосоо ийм асуудал тавиад чи нийслэл төсвийг тавиад энэ хөтөлбөрийг хэрэгжүүлээд ингэ явж байгаа асуудал болоод байна гэж сандаа юу гэж хүсэж байна. Тэгээд энэ хурлын бүтэд хангалттай муу байна шүү дээ. Тэгэхээр энэ асуудлыг дахиж хэлцэх зүйтэй гэж миний зүгээс бас дэмжиж байна. Тэгээд яг төсөв хэлцээс өмнө дахиж хэлцээ. Энд дээр харин цаг хугацаа бол хангалттай байсан шүү дээ. 1-7 хоног хойшлсон энэ хуралч. Хойшлоод байхад ингэж ихэнх нотоо орж ирнэ гэж байлгүй. Яг архитектур согтуулалттай холбоотой энэ арт иргэдийн байдал бол маш хүнд байна. Үүнтэй холбоотой маш олон мөрхийн амьдрал бол өдөр болгон дампуурч явж байгаа. Энэ хуулийн хэрэгжилтээс болоод хэдэн мөрхийн амьдрал одоо оронгороо ирж байгаа гэдэг бид нар мэдэхгүй байж байна. Гэтэл нийслэл өөрөө Монгол улсын тал нь шүү дээ. Нийслэл зэгцэрч юм бол амар орон нутгууд зэгцрээ дагаад зэгцрээ явчихдаг шүү дээ. Тийм учраас энийг ойрын үед дахиж хэлцэх үед мэдээлэл маш сайтай хуралд сайн бэлтгэж ороорой. Энэ дээр дахин өөргөө. Тэгээд дараагийн хэлцэх асуудал руу орчъя гэж бодож байна.
Тэгтээ уншсан юм дахиад танилцуулаад шууд асуугаад явчих. Энэ эрүүл спортын сайдын багцаас 15 онд 64 тэрбум төгрөг баталсан нь бол одоо өмнөх оноос 12.7%. Ингээд багсаад байгаа шүү дээ. Тэ? Одоо бол ингээд 6 сар ажиллах төсөлтэй байна гэсэн юм тийм үү? Тийм байна. Тогтмол нэмэгдэж 85 тэрбум болоод төсөв тодтогтой нэмэгдэж учраас тодтоггүй ер нь саяны дээр асгсан тоолгоо импров хийсэн шүү дээ. Өмнө жилдээ харьцуулахад бол энэ эмнэлгийн хэрэгслийн зарцуулалт дээр маш их хэмнэлт хийж явсан. Яг ч баах юм бол 12-оос 15% хэмнэлтийг явсан байгаа. Зарцуулсан. Тэгээ сая 2 удаа тодтол хийж энэ эмийн өөрийн асуудлыг шийдэж явж байна. Ер нь бол тухайн үед байдаг хүмүүс зарим байгууллагууд суугаас 200 сая төгрөгийн эмийн өлтөө бид гаргаадсан. Тэгээ тодтолоор шийдэж учраас он дуусна гоо болж байна. Тэгээ энэ өчигдөр мэдээж шуурсан үү те. Энэ танилцуулгаас асуусан. Нийслэлийн газрын энэ аймаг зүгээрсэн одоо ер нь бол сая 10 оны төсөв бол манай нийслэлийн газрын төсөв 14 онд сарын 6-аар жаад 15 онд 6.9 дээр болж байна. 28 дууссан байна. Сая бол яг бидний одоо энэ 6.9 төгрөгтэй нийслэлийн газрын бол тендер суулгаад ямар ч бидний тооцоогоо энэ 6 сарын төсөв байна гэсэн дагуу бид нар зарим багцуудад павар барсан гэнэт хийсэн үндсэндээ тэгээд ажиллаж байгаа. Баяр хүн мэдээж хэрэглүүлсэн үндэ бус баг нэмэлт тодглоор хийсэн үндэ мэдээж хэрэглүүлсэн гэсэн хайцлог хэрэгжсэн байна. Яасан. Энэ одоогийн асуудал шийдэх асуудал хамгийн орсон байна. Тэгээд тодглоор шийдэх болсон байна. Тэгэхээр одоо зүгээр үгсэн мэдээлэл ирсэн зүгээр тийм наад мэдээж сууч мэдээлэл гэсэн. Тийм. Чи юу гэдэг 10-7% хуурч байгаа гэсэн. Баталгаа бидтэй танилцж яа. энэ буурал мэдээлэл асуудал байгаа гэдэг. Шийдэл асуудал ингээд энэ дотор орсон. Үүнийг хамгийн анхны гинээр шийдэж байгаа одоо шийдсэн юм тийм. Энэ өөрийн стат баттай бас материал. Энэ чинь өөрөөр хэлбэл энэ эмийн самбууд чинь 500 м өдөө. Хоорондоо зайтай байх хэрэгтэй гэдэг. 500 тэр нүүл үү? Стандарт. Тэр стандарт уу? Тэр стандарт чинь хэр гэж байна? За манай хот мэдээж энэ хэрэгстэй ялтай. За дээрээс нь яг 500 м дотор стандарт байсан. Энэ юугаар бид нар бас энэ сонирхол хийж байгаа. Одоогийн байдлаар бол 500 м дотроо одоо тусгай зөвшөөрлийг хүрээнд олгосон байна гэсэн бол ийм гомдол мэдээлэл бол одоо байхгүй. Хамгийн гол нь одоо мэдээ сая 2015 оны байдлаар нийт иржэл гомдол сантыг бас багцж ирсэн. Нийтдээ манайд бол одоо энэ төлөвлөлт шалгалтаар
нийтдээ 11 сарын байлтай одоо 10 сар дууссан нийтдээ 164 байгууллага иргэнээс болон бомб санал ирсэн. Яг энэ санал байна. За энэний яг нэг багцлаад үзэхэд 54% бол энэ тусгай зөвшөөрлөлийн үйл ажиллагаатай холбоотой. Бомб санал ирсэн. Ямар ч утгаар бидний тусгай зөвшөөрлийг хамсвэн бас энэ нийслэлийн эрүүл мэндийн газар дээр ажилладаг. Энэ бас үйл ажиллагаа бас цаг хугацаанд 15 оны үед 2 удаа болчихсон байна. Энэ нөгөө эмийн сангууд маань аягийн өөрч одоо нэг бүрээс нөгөө бүрээр шилжчихээ. Эсвэл одоо туристик байраас авчих юм уу. Эндээ одоо тусгай зөвшөөрөл дээр нөгөө аягийн шилжилт бүлгүүн хийх. Эсвэл зөвшөөрлгүй үйл ажиллагаа явуулж байгаа эмийн сангуудын үйл ажиллагаа холбоотой ийм гомд хэзээ бас манайд бас саяны байдлаар 54% нисэж байна гэсэн. Тэгвэл одоо 500 м дотроо тусгай зөвшөөрлийн хүрээ зодгдсон байна гэсэн гомдсон бол одоо нэг тийм зүгээр гайхчаад байхгүй ингээ бодомжаар ингээ явж байгаа чинь нэг эмийн сан тэгээд дөнгөж хажууд нь бас нэг эмийн сан тэгээд баг дөнгөж хажууд нь нэг эмийн сан ингээ байж байдаг л та. Зүгээр бодож амьдрал дээр бол тэр чинь яг юм бэ өмнө нь байгуулагчсан учраас энэ асуудал энэ сая одоо бүрдэж байгаа МНС 52 62 гаруй чинь 2011 онд бүрдэж ирсэн. Энэ стандарт дээр одоо өмнөх энэ 500 м хоорондын за 500 м 5000 хүн тутамдсан энэ таатан байхгүй гэдэг учраас тэр үедээ байрсаа хүн үрж боломж нь байдаг шүүл өгч ирсэн. Шинэ стандарт энэ стандарт гарснаас хойш ер нь 500 м бариад шүүл олж байгаа. Одоо бол тэр 11 оноос хойш 500 м дотор байгуулагдсан ганц хэмжээ сан байхгүй гэж бодож байна. ер нь одоо энэ бол сая таны асуулт нь 11 оноос өмнөх одоо зэрэгэлдээ мэдээж нэг байр 3 чиглэлээс байж одоо үүсгэн. За хажуудтай 2 байр нэгтэй энэс энэ болохоор нэг 11 оноос өмнө болсон зөвшөөрөл. Тусгай зөвшөөрөл. 11 оноос энэ юу батсан зоошуулаа. Одоо өөрөөр хэлбэл 15 он 2 удаа хуралдсан гэж байна тийм үү? 14 онд хэдэн удаа хуралдсан? Нийтдээ 14 онд хэдэн тусгай зөвшөөрлөг, 15 онд хэдэн тусгай зөвшөөрлөг? Энэ сая нэг ажлын байрны түрүүн хэлжсэн ажлын байрны дөрөв гаруй юмс бол олон байгаа. Энэ эрүүл мэндийн сайд нэг 143 удаа жишээ 145 дахь шараад нэг шинжээч ажиллаж байна гэсэн мэтлэж нэг шинжээчийн цалин үсэг шийдвэрлэг болмаас боловч хоёрд хийгээгүй байж байгаа. Сая 15 онд бол 2 хийсэн. 13 14 он баг хийгээгүй нэг шинжээчийг тавьж авах цалин үсгийн асуудал шийдэгдэх учраас 13 14 онд огт хурал хийгээгүй. тий олдоо. 15 онд л олгогдсон. 15 онд хэдэн байгууллага олгосон? Сая 15 оны 7 сард 4 нэмээсэн. Сая 9 сард болсон хурал дээр бол 2 жил өмнө хуралдагдсан маш олон хүсэлтээс 111 нэмээс шууд олгосон байна. Нэг хурал дээр нь 4 нөгөөх дээр 111 олгосон юм. Тий. Дөрөв үнэхээр 15 оны 7 сард болсон хурал маань манай дараагийн сард зурмал ажлын байрны дүүрэн гарсан хүлээгдсэн юм учраас асуудыг энэ дөрөв явуулсан ихний эзэн шийдээ. Яг манай дээр бол одоо 200 жил өмнөд болгоод маш их материал өргөжсөн байсан учраас сая ихний эзэн одоо яг энэ шаардлага гэж байгаа 111 юм шүү дээ. 111 шүү дээ. Ахтарсан. Ямар ямар байгууллагаас хүмүүс юм. Би одоо эрүүл мэндийн газрын нэлээд одоо хариуцлагатай ярьж ингэж бодлоо. Нийслэлийн эрүүл мэндийн газрын 18 би л олж харсан бо байвал ямар хүмүүс эрүүл мэндийн газраас ордогч дараа компьютер гаргаж ирсэн. Монгол ийм харагддаг мэддэг байна. яарам манай хийсэн шүү. Манай хийсэн ямар сайндаа хурдан ажлын албаас хийдүүд гэж сайн хийж шүү. Хурдан дараа би санд оруулж шүү. Тэгээд
нэг ийм юм байдаг шүү дээ. Энэ ч одоо Хайгаар хэлсэн. үүдтэй өнгийн зайтай газар юм байна. Ардлын хар биш мөнгө Танд хэлсэн гэж. та нар одоо олгочны ирчээлүүд арга мэдээгүй гэж ийм хариуцлага асуулт ярьж байгаа байхгүй. Энэ нь нийт Улаанбаатар хотын хамгийн одоо хүндрэлтэй буюу бидний одоо зөвхөн баг талх шиг хэрэглэдэг юмны асуудал ярьж шээ. Тэгэхээр эрүүл мэндийн газрын дарга амар сайхан дарга нэг бичиг өгмөр байна. Энд ч одоо бүхэл бүтэн ингээд нийслэлийн хэвлэлийн өргөн төлөөлөгч бид ард түмнээс сонгогдсон. Ард түмний хүмүүс энэ асуудлыг ярих хэрэгтэй. Тэр үүднээсээ бид зүгээр нийслэлийн эрүүл мэндийн газрын даргыг юм цаашдаа хүмүүс байлгаж иж юм. Одоо тарах юм яаж онцно. Хоёр дахь нь өөр ямар байгаа вэ? Нийслэлийн нэмслийн ахын ямар хүмүүс Улаанбаатар хотын цагдаа шинжилгээ эцсийн дарга зэрэг үнцэг. эцсийн дарга нь Цэрэн үнцэг. цэрэг буцаг гэж өөрөө юм уу? Тийм. За өөр За нийслэлийн скандал газрыг төлөв тоолох мөн гараад. Би боддог. энийг Нийслэлийн хамтын хүмүүстэй аж ахуйн үйлчлэгчийн юм байна. Нийслэлийн хэлтийн эрүүл мэнд боловсрол соёлын хэвлэлийн зөвлөлийн дэвш. Эмийн байцаагч гэрэл тод. ер нь бид нар хараа би зүгээр яагаад асууж байгаа юм бэ гэхээр ер нь бид нар энэ одоо 3 жилийн хугацаанд энэ уялдаа олгоо явуулсан. Тэгээд энэ сая амар санаа төлөвлөгч чинь амар санаа төлөвлөгч нарийн ярьж байгаа энэ тусгай зөвшөөрлөг бол хатгаарж өгсөнтэй холбоотой нийслэлийн энэ одоо энэний асуудал өндөрч хэлсэн шүү дээ. Энд нийслэлийн ажлын газрын гэсэн хариуцлага авах явуулах юм яаж юм. Тэгээд өнөөдөр энэ нийслэл Улаанбаатар хотын нэгэн чухал юм ярьж байгаа юм. Дандаа дарганаар байна. Одоо үүнээс хойш би ийм шаардлага тавьсан. Дарганаар нь байж явах хэрэгтэй. Хариуцлага хэн өгдөг? Дарганаар нь өгдөг шүү дээ. Дарганаар нь өөрсдөө байж Улаанбаатар хотын энэ асуудлыг ярихгүйгээр цааш бид нар явах гэж байхгүй. Ямар дарга ярьдгийг өрөөнөөсөө гардаг юм уу? Эсвэл энэ нийслэлийн хэвлэлийн урлагийг хүндэтгэхгүй юм уу? Өнөөдөр нийслэлээс гарсан тогтоох шийдвэрийг та нар хэрэгжүүлэх үүрэгтэй. Хүссэн хүсээгүй та нар хэрэгжүүлэх үүрэгтэй. Тэгээ байж энэ ярьж байгаа түрүүний ярьж байгаа хариултаа авч чадахгүй баяраа төлөөлөгч асууж байна. За би одоо ингэ ганц нэг асуулт асууя. Энэ нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын эмийн төсвийг баг 30% буургачлаа гэж. Яг төсөв хүндрэлтэй ч гэсэн энэ эрүүл мэндийн салбар гэдэг нь бид нар үндсэн хуулиараа заасан байгаа шүү. Эрүүл аюулгүй орчинд амьд явах хэрэгтэй гэдэг. 30% буурчаад хахад манай нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга гэж ер нь одоо энэ нийслэлийнхээ бид байсан бол асуух байсан. Энэ эрүүл мэндийн яамтайгаа хэр уялдаа холбоотой ажилладаг. Энийг сонсоод хаад нийслэл гэж нэг мат ус шиг юм бол би болсон юм шиг ийм юм яриад байна. Энийг бол хариулах хэрэгтэй. 30% буурчлаа. Цаашдаа ямар арга хэмжээ авах юм бэ? Хоёр дахь юм бол одоо энэ энийг бол одоо ингээд айгүй утгагүй зараад байгаа юм байна. Хойч бол одоо эмчтэй үзүүлээд энэ одоо ийм юм өгчтэй гэдэг карт марта ч юм уу авч чичээд энэ аптекээс юм авдаг. Одоо зүгээр аптект ороод нөгөө нэг одоо эм зүчтэйгээ яриад манай хүүхд одоо ингэ ханиалаад байгаа ямар юм хэрэгтэй вэ? Энэ дэр одоо ямар дүрм журм баримталж ажиллах юм бэ? Тэр хүмүүс нь хариулаарай. Та нар бичиж аваарай. Тэрэн дээр хариулаарай. Хоёр дахь юм бол энд одоо яриад нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын тушаалаар Улаанбаатар хотод нийслэлийн эрүүл мэндийн газрын тушаалаар гэж байна шүү дээ. Би зориуд хотод Улаанбаатар хотод мансууруулах хэмээр үйлчлэг 14 эмийн сан үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ одоо ямар засгийн газрын хууль вэ? Зөвхөн эрүүл мэндийн даргаар ингээд тушаалаар шийдэд байдаг юм бол маргааш шигсэн 10 болохын боломжтой байна. Энийг юу үндэслэх? Өнөөдөр Улаанбаатар хот төр та бүгд мэдж байгаа ш нийслэлийн хэмжээнд мансууруулах бодис хэрэглэсэн хүний тоо өдрөөс өдөр одоо ихсэж байна. Гадны хэрэг төв гаралтууд бас эндээс шалтгаалаад байгаа. Энэ дэр одоо ямар одоо дүрм журм баримталж олгох юм бэ? Тэгээ энд нэг 13 компани байна л да. Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа эмнэлгүүдийн 15 оны ийм эмнэлгийн хэрэгслийн тендер шалгасан дараах байгууллагуудыг гэрээ байгуулж ажиллаж байна үүнд гээд. Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд та нар өөрсдөө мэдж байгаа. Нийт хүн амын талан чипа амьдарч байгаа.
нийслэлийн эрүүл мэндийн асуудлууд хүнд байхгүй юу? Би одоо амар санаадаа нэгэн чухал юм ярьж үнэхээр Улаанбаатар хотын иргэдийн энэ эрүүл аюулгүй орчинд амьдрах одоо энэ үнэхээр одоо талх шиг идэж байгаа юмыг бид яаж одоо багасгах вэ? Яаж энэ зөвшөөрлөж 500 м дотор нь байлгах вэ гэдэг. Өнөөдөр амьдрал дээр 2011 оноос өмнө өгсөн гэдээ ингээ яриад байгаа юм та. Тэд нар чинь одоо алдаатай ажиллаж байгаа тэрийг багасгах талаар та нар ямар арга хэмжээ авч байгаа юм бэ? Ямар ч хариуцлагагүй ярьж байгаа юм тоохгүй байхгүй ингэж орж ирээд байна. Өөр хэв нэг телевиз өмнө өгсөн бид зохион байгуул та нар өөрсдөө нийслэлийн эрүүл мэндийн газар, мэргэжлийн эмнэлгийн газар тэр цагдаатай хамтраад та нар зохион байгуулж иж болтгүй юм. Яаж багасгах юм? Яагаад нэмээд байгаа юм чинь? Өнөөдөр яг нуудгүй ихэд нэг 200 хүрхгүй айлтаа баруун судасны хараад байшин дотор 2 дараалал өгсөн биш. Юу хийж байгаа юм бэ та нар нийслэл Улаанбаатар хотын? Өнөөдөр энэ төрийн албан хаагчдын хүн туталтай ажилладаг гэдэг чинь энэ үнэн шүү. Тэр баяраа дараа яриад байгаа түрүүний тамхины эзэн асуудал яриад байгаа шүү. Бид нар энэ чинь янзын хууль тогтоом журам дүрм гаргаад наад чи яг амьдрал бодиттой та нар хэрэгжүүлж чадахгүй. Сургуулийн цэцэрлэгийн хүүхдэд ярьж байгаа юм шиг 11 оноос өмнө ингэж өгсөн юм аа. Энийг одоо яах ч арга байхгүй. Та нар уудаж болно шүү очиод. Ямар арга хэмжээ авсан та нар хариулна. За ийм байгаа шүү. Манай хууль дүрм одоо ингэж шинээр гарчлаа. Энэ хууль дүрмийн үндсэндээ ингэж ийм юм ойрхон байна. Энийг ингэж шилжүүлчихье гэдэг. Эрүүл мэндийн газрын дарагч нь байхгүй. Тэр хүнтэй юм ярьж байгаа юм шиг дараа мэдээгүй цаараас гээ. Та нар тэгээ мэдээд ирсэн бол дарагдаа идэхгүй байсан. Хариуцлага тоох амтана төлөвлөгч. Энийг бол энэ тодорхой хэмжээний ярьж байгаа. Ийм хариуцлагагүй юм ер нь иргэдийн урд орж 3 жил болж байгаа шүү. Би зүгээр өнөөдөр энэ хариуцлагатай юм ярьж байгаа бол би та нарыг ярьж байгаа. Энэ асуудлаа та нар тодорхой юмнууд нь хариулаад тэгээд юу ер нь би зүгээр дарамнаар нь байхгүй бодоход юм уу. Энэ хэд дарамт юм ярьж байгаа. Очоод ярих юм биш. Очоод аюу дараатаа мэддэхгүй яах вэ? Одоо ингэж хэлж байгаа юм чинь. Энэ асуултанд хариулж бичиж авсан уу та нар? Хараад зүгээр ингэж дээш. Энэ асуултад хөдөлгөөний процедурын юм дээр манайхаас бодлоор хариулж байна. Энэ нь бол сүүлийнээс хариулж байна. Нийслэлийн эрүүл мэндийн газар бол тусгай болоогүй. Консолт гэх юм. Бид бол сүүлийн 2 жил олохоогүй хатгаар болж олсон учраас нийслэлийн эрүүл спортын мэргэжлийн ялтын өнхий газар хамтсан шалгалт хийсэн тусгай шүрэлтээр сая. Тэгээд түнхээ танилцуулсан юу гэж хэлсэн бэ гэхээр тусгай шүрэлтийг олохоо одоо энэ бол хүссэн боломж нь олж ирсэн. Яа тэгээд байгаа юм. Мэргэжлийн ялт. Тэгээд ер нь бол юугаа мэдчихдэг юм. шалгалт хийсэн. Шалгалт хийгээд тэр төлөвлөгөө хийж байгаа. Тийм зөвлөж өгч байгаа. За тэгээд комисс бол манайхаас нийслэлийн гадаас 3 хүн ордог. Комисс. Тэгээд бусад ахуйн төлөө хэрэгслийн хэсгийн хамгаалалт, нийслэлийн хямралт шийдвэрлэлээ нийслэлийн газар бий бол чинь ордоггүй тэр комисс. Комиссын шийдвэрээр бол сүүл гаргасан 100 гарсан. За тэгээд энэ дээр бол ялгаатай хандах хэрэгтэй болов. Энийг төсвийн хувьд ихний асуудал байсан. Тэн дээр үнэхээр түүчийн засгийн газрын үед бол энийг төсвийг хөлбөмбөгийн судалгааны үндсэн дээр хассан. Хасаад тэрийг бол эрүүл мэндийн газрын дараа тууштай эсрэг болсон, ганцаар эсрэг болсон. Ерхий сайдын хууль дээр. За тэгээд төсөв батлагдахдаа бол хасагдаад батлагдсан маш их байдал болсон. Өөрөөр тэр хилдэг бол 6 сарын төсөвтэй өнгөрсөн. Тэгээд өөрөөр ашиж чаддаг болсон. Дандаа импортоор юм авдаг гэдэг бүгд бодтой. За ингээд явж исэн нэг тодтолоор сая хагас дээр хийгээд нөгөө үрийг багтуулсан дараагийн сая хийгээд үндсэндээ бол яг хуу үндсэндээ 2 удаа тодтол хийж ижил энэ үрийг чинь барлаа шүү дээ энэ зүйл. Гэхдээ энэтэй уялдаад үнэхээр эрүүл мэндийн салбарын манай ахад нийслэлийн ажил хүнд ирсэн. Маш хүнд ирсэн. Маш их хэмнэлт. Одоо бид нар боцоо хийж байгаа санхүү хийжтэй. Байгууллагууд бүгдөө бүсэж хандаж юм тарайгаа одоо өөр ашиг гаргаж явсан. Гэхдээ энэний цаана энэ ачаа бол иргэдэд очиод байгаа юм. Бид нар бол хил ам хийж сая энийг төсөж нэмүүлсэн шүү дээ. Нэмүүлж яваад харьцангуй харин гайгүй нэмсэн. Сүүлийн тогтолцоо. Тэгээ одоо ямар ч юм гарахад бол бид нар өргөн юугаар хийгээд гарч байгаа. Одоо сүүлдээ бол яасан гэхээр тендер шалгасан компаниуд бусад хурдтай гарсан компаниуд энийг нийлүүлэхэд болж ирсэн шүү дээ. Нэг багтаа бусдаар тэгтээ шийдэгдсэн асуудал энэ дээр бичсэн байна. Сайн асуусан учраас би тэгээд шийдэгдсэн асуудлыг бид нар шийдэгдсэн юм байна. Энэ дээр бичдэг шийдвэр болчихлоо. За энэ процедур яг үнийг хэлэхэд яаж байсныг мэдэхгүй байна.
одоо надад өгсөн бичгээр бол энэ таньчуудын дээр манай нэг байхгүй. Би бол сая яах гэж орж ирсэн гэхээр энэ номоо та бүхэн тараах гэж орж ирсэн юм. Тэгээ манай дээр бол бүр нэг зарчим байна. Хоёр дахь асуудал дээр нийслэлийн эрүүл газрын мэдээлэл хэн шинж үнэний хэлтэж танилцуулнаа гэдэг. Эндээр бол яг энэ суу за энэ шийдэгдсэн асуудлыг энэ дээр бичсээс одоо тэрнээс үүдэлтэй асуудлууд яригдаад байна. Онон баяр төлөвч сая асуусныг ингэ тодорхойлж энэ дээр дахиад бичээд тавьсан байгаа байхгүй юу? Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын тушаалаар Улаанбаатар хотод Мансуур хэмээн үүсдэг 14 эмийн сан үйл ажиллагаа явуулж байна гэдгийг тодорхойлсон байна. Энэ Мансуур эмээр үүсдэг 14 эмийн сангийн зөвшөөрлийг одоо нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга олгоцсон юм уу? Энэ одоостой сувь юм уу гэж асуусан. Энэ бол ерөөсөө жаргалчдын стандарт гэж байдаг. Сайн батсан. Энэ стандартаар заасан байгаа. Эрүүл мэндийн сайдын Мансуур дахь сэтгцлүүдийн эрхлэн тухай байдаг. Эрүүл мэндийн сайдын 68 орчуулдаг заасан байдаг. Энийг бол тухайн дүүргийн Мансуур нэмэр үүсдэг юмээс дан тухайн нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын шалгалт тогтооно гэж заасан байдаг. Тэгээд бол энэ дээр манайх бол яг энэ 14-өөс нийслэлийн цагдаа газартаа яваад ерөөсөө дүүрэг нэг байя гэдэг боломжтой үйл ажиллагаанд орчуулсан эмээ сонгуудын үйл ажиллагааг аваад энэ эмээ сонгууд маань бид хоёр улсаа нийслэлийн цагдаа газар нийслэлийн эрүүл мэндийн газар тайлбар оруулсан байна. Сая бид нар нийслэлийн цагдаа газраас манай шинээр томилсон байр цагч нарыг бид нар яг энэ эмээ сонгуудад яг үйл ажиллагаа хийж байгаас хамтсан шалгалт хийсэн байна. Энэний дагуу одоо яг энэ 14 эмээ сангийн хүмүүстэйгээ уулзаа тайлбар мэдээгүй газруудад одоо танах цааш үйл ажиллагаа яг цус өгүүлсэн цадаа шийдвэрлээд ямар ч сан одоо байдаг 3 эмээ сан бол манай үйл ажиллагаа цустай гэсэн үсэлт ирсэн байна. Тэгэхээр энэ маань одоо энэ хууль стандартын дагуу энэ нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын шалгалт асуулт тогтоодог байна. Түрүүнд нэг тэр яг асуултанд даваа юу сайн тавьж чадахгүй. Энэ асуултуудтай асуудлууд тэгээ явчдаг юм байна. Бид өөрөөр нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын энийг төсвийг бараг 30% бууруулж яг өнөөгийн байдал дээр тэндээс хариулт авч чадахгүй байдал байгаа. Хоёр татвараар та ингэж өнгөө явж байгаа юм. Гэхдээ шийдсэн ч гэсэн энэ 15 оны төсөв гэдэг тийм 16 онд болчихсон юм. 16 онд 85 тэрбум тавьсан. Энэ бол 60 тэрбум 69 тэрбум байдгийг 60 тэрбум болсон байхгүй. 68 тэрбум байдгийг 89 тэрбумаар буулгацсан. Тэгээ одоо болсон юм мөнгө гарахгүй. За одоо тэгээд явсан 80-д бол тэр юугаа тооцоод тавьсан шүү дээ. Бид нар тэрс нэг шинжлэх өмсөд тооцож байгаа тавьсан юм да. За хоёр дахь асуулт юу би энэ бол улсын ойлгосон шүү дээ. 60 бүр улсын. Ойлгосон та нар болон хийж байгаа юм. Энэ хариултаа бодлоод өгдөж байгаа юм. Дөрөв төрний ноцтой асуулт гарч байна та. Нийслэлийн иргэдийн хурлын шийдвэр гаргаагүй яг нь нийслэлийн эзэмшлийн байгууллага босоо удирдлагатай байгууллага. Гэхдээ нийслэлийн харьяа гэдэг үүднээс нийслэлээр үйл ажиллагаа явуулж байгаа гэдгээс нийслэлийн бодлого шийдвэрүүд гаргаж ирэх ёстой. Түрүүн таны яриад байгаа нийслэлийн мэргэжлийн хэлтийн газар өг гэж замбрааг өгөө гэдэг үл. Өнөөдөр та бас тэр ажил хийж байгаа хариуцлагатай алхам тушаалтай миний хувьд зүгээр цаашдаа ингэж хариулах тэр нийцтэй үе байх чинь. Мэргэжлийн хэлтийн газар гэдэг замбрааг өгөө гэж яриа явуулдаг танаа байгууллагын үнэхээр ийм байгууллагууд бид хариуцлага тооцсон. Бид нар чинь бас нийслэлийн иргэдийн хурал энэ чинь бас тодорхой байгууллага шүү дээ. Тайлбар өдөртөн зохион байгуулж ажил дөрвөн журам нийслэл Улаанбаатар хотод ийм асуудлыг энийг хэрэгжүүлж байгаа ийм байгууллага. Өнөөдөр та одоо би миний хөөдөөс хараа сууж хоёр байгууллага яг саяны миний асуулт нь одоо хариулаад байна. Энэ хүчээр хийж байгаа юм. Яг энэ дээр бол ингэсэн эрүүл спортын яам нийслэлийн хэлтийн газрын хамтарсан одоо шалгалт хийдэг. Тэрний дагуу өдөртөгчтэй автобусны хоёр талаасаа тушаалтан ингээд эрүүл мэндийн спортын яамны тусгашгүй болж байгаа явц манай яг зөвхөн автобусаа танилцаад ажлын дараа бидэртээ уулзаад комиссын даргатаа уулзаад ингээд явсан. Энэний дагуу бидэнд бол ямар ч төсөн байхад ер нь бол энэ тусгаш чиглэлийн хүнсэл гаргаж өөрөөр 2010 онд гэсэн нэг тогтоолсон. Тэгээ 12 онд энэний дагуу акт тавьсан чинь. Тэр актын хэрэгжил бол одоо хангалттай байна. Өөрөөр бид одоо экспертүүд оржоод тэр жишээ ажил байрны бүлгүүд гарах ёсгүй. Гэх мэт ийм бүх зүйлүүд бол өгдөг. Тэгээд үндсэндээ бол энэ хүсэл тавьсан заавал ямар хүнсэлтгээр олох ёстой гэсэн чиглэл өгсөн юм байна. Бид нар бол асуусан бас
Яг бид чинь тэргүүр таван чигтээ тодорхойлсон байхгүй. Тусгай шүл болохын тулд бид байшиныг харна, аль бүр асласан үүрэг хороодыг харна. Тэргүүр чиглэлээр гихмишт ингээд бид манай вебсайтн дээр байж байгаа. Тусгай шүл болоход чиглэл. Мэргэжлийн хэлтэй газар дамраа бүгд таавар хариулсан шүү. Тэрэндээ тэр чи одоо энэ залгуудад хариулсан. Яг за Мэргэжлийн хэлтэй газраас тусгай зөвшөөрлөлийн комиссийн үйлдвэрлэлээр шалгалт хийсэн. Орхон болохоор нийслэлийн комиссийн үйлдвэрлэлээр шалгасан. Яг үгүй сайдын төсөв татварлаа. Сайдын төсөв дээр байж зарим дугаараар жүжигтэй байна гэдэг тусгай. Саяны эмпи газрын шалгалт бол сая 10 сард эмпи газрын зөвлөлтөд харахаар асуудал тусгай зөвшөөрлөлийн комиссийн асуудал орсон гэсэн. Тэгээд нийслэлийн комиссийн бас энэ асуудал байсан. Үйл ажиллагаанд зогсоолсон байна. Тэгээд нэг сайдын төсөвтэй зөвчтэй сайдын төсөвтэй өөрчлөлт хийсэн. Яг нэг шинжээч ажил шинжээч ажиллагаа нэг урамшуул болсон. Шинжээч ажил байрны дүнгийн шинжээч ажил шүү дээ. Тэр урамшуул болох асуудал нь хаана болтой гэдэг тодорхой зүйлс нийслэлийн комиссийн ажиллахгүй байж байгаа, зогсоолсон байж байгаа. Одоо үгүй энэ асуудал шийдэхгүй байна. Тэр гамбатар гэсэн юм нийслэлийн комиссийн Тэндээтэй холбоотойгоор энэ үйлчлэгийг авсаацсан. Тэгэхээр манай бол тэгж одоо тэр тусгай зөвшөөрлийг маасаараа хийх гэдэг тухайн тусгай зөвшөөрлийг комиссмен яг хоёр гүрмийн хөвчрөл үйлээс уулзсан гэдэг юм тавьдаг байна шүү дээ. Энэ хэлэлцээний явцад өндөр танаа энэ комиссчийг бол ажиллах бүх хэцүү бол боломжгүй байна баггүй гэдэг орсоолсон байж байгаа. Тэгэхээр актынхаа хэрэгжилтийг бол сайн өгсөн. Энэ хэрэгжилтээр бол актынхаа хэрэгжилтийг бол хангаж ажиллахгүй байна гэсэн үгийг газраас шийдэл гаргасан байна. Энэ шийдлийг хүрээд болцоо. Тэр өргөдөл онцлогоор 2013-14 онд хөрөнгөсөн байгаа үнэ шүү дээ. 200-300 одоо энэ шийдэл шатанд явж байгаа. Саяны нэг бас хэлээд нийт ирж байгаа компани 54% тусгай зөвшөөрлөг маньцлаа үйл ажиллагаатай холбоотой тусгай зөвшөөрлөг холбоотой гомд санаад ирээд байна. Бас энэ асуудалтай холбоотой байна. Так санаачлаа. За чи сайн байна. Я ер нь арга За. Энэ газрын зөвлөлийн хууль дээр бол тийм хамтартай үйлдэл тусалж ирсэн. Мөн танилцуулдаг. За нийслэлийн мэргэжлийн газрын энэ юм хийсэн гэсэн үг л доо. Тэгээд нийслэлийн мэргэжлийн газрын 300 гаруй ажлын бичгийн материал тусалсан байна. Сошиал. Ингээд бид бол тусгай зөвшөөрлөг хатгаар өгч гэсэн зүйл хийж өгөхгүй. Яг л ямар чиглэсэн байвал ямар нэгэн байдлаар шийдвэр чадахгүй тэр хариугаа эдэнтэй өгөө. Хаан гайвал тусгай зөвшөөрлөг боломжтой үгүйг хариугаа өгсөн. одоо энэ яг зүйл гарч шээ. Бид нар энэ өөр нь бол энэ энтэй холбоотой асуудал бид эргэлзээ таагүй болж байгаа. Яг талах шиг хийж байгаа шүү дээ. Энэ байдал дээр бид нар одоо үнээр болсон. Нийслэлийн бол нийслэлийн мэргэжлийн хэлтэн газар эрүүл мэндийн газар яамаар хамтарч ажиллах хэрэгтэй. Бид нар ингээд дотроо байж өөр ингээд түрүүний та айлын одоо ярьж байгаа хариуцлагагүй биеийг ярьж байгаа энэ ярианаас ч юм болоо миний бас контролж хийж болохгүй шүү дээ гэж. Хана өөрсдөө тасгаа өгсөн төрийн албаа хаач. Энэ замбараагүй тэгээ хэцүү өмсөн ч гэсэн байхгүй.